21-р зуун бол зэрэгцэн оршихуун зуун. 21-р зуун бол бие биенээ хүлээн зөвшөөрөх зуун байгаа. Боловсрал, соёл, тань мэдхүйн хувьд зэрэгцэн оршиж бие биенээ хүлээн зөвшөөрнө гэдэг бол чөлөөт сонголт хийх. Тэр дотроо цахим боловсрал хэмээх мэдээллийн шинэ сургалтын хэлбэрлөө багш сурагчид бид хамтран хүчтэйгээр зоригтой шуудран орох нь зайлшгүй болж байна. Энэ цахим боловсрал сургалтыг явуулахдаа олон сайхан давуу талууд байгааг бид бүхний нүдэнд, бид бүхний сэтгэл зүрхэнд ил тод харагдаж байна. Тухайлах юм бол хурдны асуудал, сургалтын хурд өнөөдөр 21-р зууны гол тань мэдхүйнчийн хандлага дээр хурд мэдээллийн хурд байгаа. Тэгэхээр хурдаа гүйцэж мэдээллийг гүйцэж олж авна гэдэгт цахим сургалт чухал ажил бүгдэлтэй байна. Цаг хугацааны баримжаа, сонголтуудыг зөв хийх, өөрөө хүссэн мэдээлэл олж авах нь анги танхимын сургалтаас илүү давуу, онцлогтой байна. Гэхдээ анги танхимын сургалт болон цахим мэдээллийн сургалтаа хослуулан хэрэгжүүлж үр дүнд хүрэх нь зайлшгүй байна.